За өнөөдөр Монгол Базаалт компани Базаалт арматурын үйлдвэрээс Монгол Базаалт компани Facebook манай одоо дагагчдыг та нартай мэдчилж байна. Монгол Базаалт компани түүхэн дарааг ариун бол би та бүхэнд өнөөдөр шинэ Базаалт арматур үйлдвэрийнхаа дээштэй ажлыг танилцуулъя гэж бодож энэхүү лайв хийж байна. За энэ бол одоо манай Базаалт чулуунаас гаргаж авсан файбер утас. Энэ бол одоо башбах утас. Энэ бол чулуунаас утас гаргаж авна. Энэ бол одоо ингээд энэгээр бид нар турбаа хийж болно. Нэхбилийн одоо даав галж чадахгүй даав хийж болно. За энэ жил бол одоо бар жилдээ 22,000 оны бар жилдээ Монгол Базаалт компани маань барилгын салбартаа шид бүтээгдэхүүн болох Базаалт мянган арматурыг одоо үйлдвэрээ ашиглан өнөөдөр оруулж байна. Өнөөдөр бол одоо намрын тэргүүн сарын шинэ 12-ны бэлэг цай өдөр гэж одоо манайхан хэлж байна. Бид нар яг өөрсдөө барьсаар байгаа яг өнөөдөр нээж байгаа сайхан өдөр таарж байгаа баяртай байна. За одоо ингээд энэ онцлог өнөөдөр бид нар 8 арматураас эхэлж байна. Энэ мянган энэ утаснууд одоо инженеэр бол манай дэс томстой ажилласан. Дэс томстой. За энэ утаснууд маань ингээд сүлжтэй яширээд одоо энэ тусгай маш өндөр зэрэглээ эпокси давуугаар дайраад за энд ингээд эрчилсэн. За энэ эрчилсэн бол зорилго юу байдгүй вэ? Яг одоо төмөр арматуртай ажилласан энд одоо үе гаргаж өгч байна. Энэ үе гаргасны ач холбогдолыг төгсгөлөөр би та нарт тайлбарлана. За энэ бол силициум. Одоо миний мэрэгжил бол силикатын мэрэгжил. Энэ одоо силикатын маш одоо өндөр одоо шилжихтэй маш одоо талслаг. За энэ силикатын одоо ямар учиртай вэ гэхээр энэ элс маань энэ одоо гадаргуу энэ гадаргуун дээр нааддаг юм одоо учиртай. За жишээлбэл энэ дотор юу болдог вэ та нар харуулъя. Одоо ингээд гадаргуун дээр наадахаар энэ ингээд арматур маань одоо төвшөлт байна. Гадуураа ийм барцгар хаваарцсан хийсэн барцгар байна. За энэ дотор ингээд 180, 160, 120, 90 градус хүртэл ингээд энэ температуруудад манай Базаалт арматур маань сэлж байгаа. За бэлтгэл яриад ирсэн арматур байна энэ. Одоо энэ одоо чиглүүлэх техникээр орж байна. За энэ ингээд ороод ирсэн бүтээгдэхүүн маань энд одоо эцсийн бүтээгдэхүүн болоод гарч ирж байна. За одоо миний хэлжсэн саяын тэр силикатын элс маань ийм барцгар гадаргуу бий болгож байна. Ийм барцгар гадаргуу. Тэгэхээр энэ барцгар гадаргуу маань юу гэж ойлгох вэ гэхээр энэ барцгар гадаргуу маань өөрөө одоо барьцалдах чадварыг сайжруулах гэсэн үг. Барьцалдах чадварыг сайжруулах гэсэн үг. Ингээ барьцалдах чадвар сайжирснаар одоо бетон батбөх байдал нэмэгдэнэ. За ингээд энэ ороогдсоор ингээд энд одоо тусгай дамранд ингээ ороогдно. За ингээд энэ тусгай дамранд ороогдоод том жижигээрээ хуваарлагдана. Ингээд тусгай энд одоо тэгээд дахиад үйлчлэгтэй 200 м, 300 м, 500 м забор одоо хөдөө орон байх юм бол ийм том одоо ороогдсон эцсийн бүтээгдэхүүн одоо өнөөдөр бол бид 8 арматур хийж үзэж байна. 8 арматур маань бол төмөр арматурын 12 арматуртай тэнцсэн. За ингээд манай Базаалт арматурын талаар бас товчхон хэлэхэд бол төмөрнөөс 10 дахин хөнгөн 5 дахин батбөх ийм одоо гайхамшигтай бүтээгдэхүүн Монголын өөрсдийн эрдэс газар байгаа чулуунаас үүссэн энэ бүтээгдэхүүнээрээ Базаалт компаниар барилгын дулаан тусгаарлагч хийдэг байсан бол өнөөдөр энэ Базаалт гэсэн гайхамшигтай чулуугаараа арматур хийж барилга эрчим хүч бусад бүх салбартаа бэлэг барьж байна. Энэ барилгчдын баярын бэлэг, бар жилийн бэлэг, өнөөдрийн шинэ 12-ны бэлэг цай өдөр шүү. За манай хамт олонноос бөөндөө хүрээд ирээ. За ингээд манай хамт олонноос энэ одоо Монголынхаа хэрэглэх
이제 김치찌개 줬을 때 쌤하나 볼때라 자 내가 지금 먼저 들었으니까 잡았자 어이 됐다 자 맞을 때한 토통 날뛰기 춤을 멈게 무대 배울 때 사건 내가 신 무대 주네 헬스 되나 비키 되나 가르기 되나 오라 Nah, mana nutri atau diving? Afraid mana din sa kins patukai sa.